байхгүй ийм нөхцөл байж байгаа хэсэг өөрчлөлт хийсэн байна. Тэрнтэй холбоотой онцлог гараад тэрний усаар байгаа тэр зүйлээ хүрээдэг гэсэн юм шийдвэр гарсан. Үчээстэй. Тэр бүртгэл шүүхийн шийдвэрийн дагуу хийгдсэн. Өнөөдрийн гарч байгаа шийдвэрийн ялгаа нь бол засгийн газар тооцоогоо хийгээд тэгээд тэр төлсөн мөнгө улсаас шууд болон тойрогоор авсан мөнгөний дүн тэнцэж байгаа учраас харилцан судалгаа хийгээд дахиад энэ Эрдэнэтийг 100% улсын өмчгөж бүртгэх гэсэн шийдвэрийг засгийн газар гаргасан өнөөдөр. Өмнө нь тийм шийдвэр гараагүй байсан гэдгийг хэлье. Ялгаа нь энд л байгаа. Одоо засгийн газрын шийдвэр их хурлын шийдвэр хоёр хэрэгжиж нэ. Тэр гомдол гарах хэсэг нь тэр хүмүүсийн асуудал. Улсын хурл засгийн газар шийдвэрээ гаргалаа. Энэ шийдвэр хэрэгжиж нэ. Арбитрийн шүүхэд хандах хэсэг нь тэр хүмүүсийн асуудал. Энэ засгийн газар их хурлд хамаатай асуудал биш ээ. Тийм алхам хийх юм бол засгийн газар энэ өөрийнхөө шийдвэрийн зөв гэдгийг нотлох баримтуудаа гаргаж өгнө. Ер нь бол энэ Эрдэнэтийн 49% талаа гарсан 16 оны 6 сарын 13 өдрийн тогтоол өөрөө хууль болсон гэдгийг хурлын ажлын хэсэг тогтоочихсон шүү дээ. Бүх баримтаа дэлгээ тавьчихсан. Мөнгөнийхэн дүн гаргаа тавьчихсан. 16 оны 6 сард засгийн газрын асуудыг хэлцгээс өмнө энэ төлбөр уужа 5 сая долларын төлбөр хойшоогоо хийгдчихсэн байсан. 4 сард 4 сарын 21-ний өдөр. Эрдэнэтийн үйлдвэрийн хэлэлцээр нь хүчинтэй, засгийн газар давуу эрх эдлэх заалт нь хүчинтэй байж хахад энэ гэрээний талаар ямар нэгэн өөрчлөлт их хурлаар танилцуулгадаг байж хахад төлбөр хийгээд эхэлж гэнэ гэдэг чинь хуульд нь аль хэдийн эхлээд явчихсан гэсэн үг юм. Ийм хууль бус юмнууд зөндөө явагдсан. Энэ талаар та бүхэнд хангалттай мэдээлэл өгсөн. Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар 2015 онд концессийн гэрээг өөрчилж 2014 онд тухайн үеийн эдийн засгийн хөгжлийн яам QSC гэдэг компанитай барьж ашиглах шилжүүлэх концессийн гэрээгээд төрөөс ямарваа нэгэн дэмжлэг санхүү төсөв гаргахгүй гэж гэрээ байгуулж одоо дархны металлургийн үйлдвэрийн зохицолбор төмөртэй ордоос төмөртэй ордын болд төмөр өрөө гол компани хандгаа төртөө хүртэл 33.4 км замыг ачиж буулгах терминалын хамт барих, Сэлэнг аймгаар өнгөрөх олон улсын авцамтай болох 95 км хүн даадсан хатуу хурцтай авцам барих, Сэлэнг аймгийн ерөө сумаас хөдөр сумын төмөртэй урхаа хүртэл 110 кW-ын цахилгаан дунжуулах агаарын шугам өргөтгөл дэд станцын хамт барих ажлуудыг шинжилэн сайжруулах, барьж ашиглах, шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэхээр улсын төсөөс ямарваа нэгэн дэмжлэг авахгүйгээр төсөөс ямарваа нэгэн дарамтч болохгүйгээр ийм гэрээ байгуулагдсан байсан. 14 онд. Гэтэл 2015 онд энэ гэрээгээ барьж ашиглах гэрээ болгож өөрчлөөд энэ бол өнгөрсөн 4 жилийн хугацаанд маш олон игдсэн концессийн гэрээднүүд дотроос гэрээний нөхцлөө барьж ашиглахаас барьж ашиглаж шилжүүлэхээс барьж шилжүүлэх рүү шилжүүлсэн цорын ганц гэрээ. Ингэснээр нийтдээ 240 тэрбум 772 сая төгрөгийг улсын төсвөөс вексел болон үн цаас хэлбэрээр аваад мөнгөжүүлээд авсан. За энэ нь бол энэ нийтийн эрх ашгийг хангах, за концессийн зарчим, концесс төсөв дарамтлахгүй байх. Тэгээ хувийн хвшлийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа хувийн хвшлийн ажлыг улсын төсвийн мөнгөөр санхүүжүүлж хийж болохгүй гэсэн төсвийн үндсэн зарчмуудтай зөрчилдөж байгаа учраас Монгол улсын холбогдох хууль тогтоомжуудын дагуу энэ 2015 оны засгийн газрын тогтоолыг хүчинг болгож тухайн компаниас буцааж 240 тэрбум 772 сая төгрөгийг одоо буцааж авах шийдвэр гарсан юм аа. За энэ ч гэсэн бас энэ Эрдэнэтийн 49%-ийг харилцан суудах асуудалтай одоо холбогдож
энэ харилцан хамаарлахгүй этгээдүүд учраас энэ тус суудагдаж тооцоогдож байгаа. Тэгэхээр нийтдээ бол улсын төсөвт 240 тэрбум төгрөгийн 240 тэрбум 772 сая төгрөг бол иргэн төлөгдөж байгаа. Төсвийн үзүүл сайжирж байгаа. Нийтийн эрх ашигын тулд Монголын ард түмний нийтийн эрх ашигын тулд хувийн компани санхүүжүүлсэн байсан мөнгийг улсад буцааж оруулж байгаа юм шийдвэрийг өнөөдрийн засгийн газрын уралдаанаас гаргалаа. Тэгээ энэ дарчимд бас дуртахад сая манай Хүрлбаатар сайд, Нямдарч сайд нарын дурдсан Эрдэнэтийн цаашдын компани цэцэрлэгийг сайжруулах, илүү үр ашигтай ажилуулахын тулд олон нийтэд хөрөнгийн биржээр юм уу тодорхой хувийг нь эзэмшүүлэх, хувьчлах, за ингэснээр компаниг илүү үр ашигтай ажилуулах ийм асуудлыг ойрын үе засгийн газрын хуралдаанаар судалж шийдвэрлүүлэхээр оруулж ирэхийг бол бас холбогдох сайд нарт даалгасан байгаа. Яг одоо бол стратегийн орд газруудын 10%-ийг хуулиараа бол олон нийтэд эзэмшүүлнэ гэдэг юм зарчимтай. Ер нь энэ компанид нэг хүнд хувьчилждаг энэ зарчим бол олигархын засаглалаас компанийг олон нийтийн засаглал руу шилжүүлж байгаа илүү үр ашигтай олон нийтийн хяналтаар олон нийтийн компани, төрийн өмчийн компаниудыг хяналттай илүү үр ашигтай ажилуулдаг ийм олон улсын жижиг тогтолцоог судлаад за тэгээд засгийн газар хуулийн хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэх ийм чиг баримжаатай байна. Харилцан суудлагын аргыг хэрэглэхдээ нөгөө Монголын компанигаа ярилцсан тохиолдсон зүйл байгаа юу? За энэ асуултанд ажлын хэсэг хариулна. За 2017 оны 26-ны өдөр энэ ажлын хэсэг байгуулагдсан. За үүнээс хойш Mongolian Copper Corporation-тай ажлын хэсэг бол 4 удаагийн уулзалт одоо хийсэн. Тэгээд тэр улсын их хурлын 23 дугаар тогтоолын 3 дугаар заалтанд заасан байгаа тэр заалтын дагуу одоо ийм судалгуудыг хийх саналтай байгаагаа тэр хөгдөд бол мэдгдсэн, ярилцсан. Тэдний хувьд бол санал хэлэхгүй зүйлүүд бас байгаа гэдгийг хэлье. Монгол Улсын засгийн газрууд эргэлүүлэх гэдэг хамт хэлтэлийг устгараа тавшилах. Засгийн газар бол улсын их хурлын тогтоолыг биелүүлж байгаа. 4 сая Нямдор сайд хийсэн улсын их хурлын тогтоолын 1-р 23 дугаар тогтоолын 1-р заалтан дээр бол 49%-ийг авахдаа Mongolian Copper Corporation бол Монгол улсын холбогдох бүх хуулийг зөрчсөн гэдгийг нь бол маш ойлгомжтойгоор шалгаж тогтоогоод шийдвэр гаргацсан байна. Өөрөөр хэлбэл 49-ийг авах энэ шийдвэр бол Монгол улсын хуулиудыг зөрчсөн байна. Засгийн газар улсын их хурлын тогтоол гарснаас хойш яг жил орчим хугацааны дараа ийм холбогдох шийдвэрийг гаргаад хэрэгжүүлэх гэж байгаа. Яг энэ хугацаа хойшлсон шалтгааныг юу гэдэг? За өмнөх одоо Ж-Эрдэнэт ерөнхий сайдтай засгийн газрын үед хугацаа алдсан зүйлийг бол би хэлж мэдэхгүй. Энэ засгийн газрын үед бол би та бүгд сая хэллээ 10 сарын 26-нд нэг өдөр энэ ажлын хэсэг байгуулагдаж ажилд орсон. За үүний дотор бол та бүгдээрээ л мэдж байгаа энэ 2018 оны төсвийг бодлуулах, за бас гэрээ хэлцлийг амжиж хийх гээд оны төгсгөл гээд бас энэ улс орны санхүүгийн асуудлыг шийдвэрлэхдээ холбоотой хамгийн чухал сар нь бол 12 дугаар сар байдаг. Нилээд ажил донд бас энийг бол хийсэн. Тэгэхээр энэ засгийн газрын хувьд бол энэ асуудлыг бол нилээд одоо бас цаг хүч зарж богино хугацаанд шийдэж оруулж ирж байна гэдэг. Энэ үйлдвэрийн 51% холбоотой асуудал юу яаж шийдэж байгаа вэ? Одоо бацан тавьсан гэдэг асуудлыг яриад байгаа шүү. За 51% холбоотой асуудлыг та төр өмч орооноос асуусан байна хаа. Баярлалаа. Шиг ордны талаар бас бодох мэдээд байна уу? Төр өмч орооноос асуугаараа гэж хэлээ. Баярлалаа. Одоо тууд шинээр байгуулагдаад төлөвлөлт нь ямар нэг өөрчлөлт оруулах уу? Цаашдаа яаж шийдвэр гаргасан байхад өөрөө ингээд тууд ахаа шинээр байгуулах шаардлага. Дээд шүүхийн шийдвэр өмнө гараад тэр нөгөө урд нь засгийн газар дээр гаргасан шийдвэрүүдтэй холбоотой түрүү Нямдор сайд тайлбарласан алдаа байсан учраас тэрүүн дээр шийдвэр гарсан. Тэр шийдвэрийг нь засгийн газар биелүүлээд дараагийнхаа арга хэмжээгээ аваад явж байгаа гэдгийг хэлмээр байна. Өөрөөр улсын хурлын шийдвэрийг биелүүлж байна гэдэг. Гэхдээ улсын хурлын шийдвэр буруу байсан гэдэг улсын дэшүүг сайхан харсан гэдэг. Дэшүүгийн шийдвэр яах вэ? Улсын их хурлын шийдвэр буюу тэр улсын их хурлын 23 дугаар тогтоолыг улсын их хурлын 23 дугаар тогтоол
буруу гэж өнөөдрийн байдлаар хаана нэгэн газар ямар нэгэн шийдвэр бол гараагүй. Өнөөдөр хүртэл одоо Mongolian Copper Corporation гэдэг одоо компани үнэхээр энэ их хурлын шийдвэр буруу байсан бол холбогдох байгууллагуудад өөрийнхөө нэрээр өгөөд гомдол гаргачихсан зүйл байхгүй байгаа гэдгийг бас хэлье. Саяхан Монголын корпорацийн дарга ерөнхий сайд бас нэг шаардлага өгдөө тэр бүрэн улсын төлөвлөлийн газар гэрчлэгийг нь олгосон шүү дээ. Монголын корпорацийн. За тэр шаардлагатайгүйгээр бол тэр гэрчлэгийг бол олгохоор байсан юм. Урд нь уулзаад ярилцсан байсан ч олгоё гэдэг ярилцсан зүйл байсан. Дараа нь тэгээ шаардлага бол явчихж байна л дээ. Тэр өөрсдийнх нь PR-ийн асуудал. Гэрчлэгийн өөрчлөлт оруулаад тууцаан дахиад шинээр бүртгэх гэсэн үг юм. Яг цаашаа ямар процесс? Сая 5 үг хэллээ 49%-ийг сая улсын хурлын 23 дугаар тогтоолон 3 дугаар заалтын дагуу холбогдох харилцан судалгааг хийгээд төрийн өмчт авах тухай шийдвэрийг сая гаргачлаа. Үүнийхээ дагуу тэгээ холбогдох бүртгэлийн ажлууд нь хийгдэж явах учиртай. За баярлалаа. гэж бодсон да.